Уулын 100 жилийн энэ онд тохиож байгаа юм а. Он хүрээнд нийт ажилтан албан агчид болон оюутнуудынхаа дунд волейболын аврах шалруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Санхүү эдийн засгийн их сургууль нь анх 1924 онд гайлын төр сургууль нэртэй үүсгэн байгуулагдаж бүртгэл гайлын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. Харин одоо 15 үндсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж 40 мянга гаруй төгсөгчдтэй болсон байна. Энэ жил санхүү эдийн засгийн их сургуулийн 100 жилийн он хүрээнд волейболын аврах шалруулах тэмцээнээ зохион явуулж байна. Волейболын тэмцээнд нийт 200 гаруй ажилтан алба хаагч, оюутан залуус оролцож, хурд хүч авахаар зам байгаа сорин өрсөлдөж байна. 100 жилийн хүрээнд бид нэр спортын уралдаан тэмцээнийг спортын 5 төрлөөр хийж байгаа. Өнөөдөр одоо энэний бас 2 3 дахь тэмцээн болох манай волейболын тэмцээн болж байна. Энэ тэмцээний онцлог бол тус сургуулийн бүх хөтөлбөрийн багш нар, ажилчид, оюутнууд ордгоор онцлогтой байна. Тэмцээнд ба нийтдээ шилдэг 20 баг оролцож байгаа. Энэ тэмцээн 2 өдөр үргэлжлэнэ. Тэмцээнд орж байгаа мэдээж оюутнууд баг багаараа хуваагдаад шилдэг гэсэн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэй эмэгтэй багуудын хасагдах шатны тоглолтууд явагдлаа. Харин маргааш медалийн эзэд тодорно. Энэ тэмцээний дараа санхүү эдийн засгийн их сургуулиас нийт төгсөгчдийнхөө дунд 5 дугаар сарын 11-ээс 25-ны өдрүүдэд 100-ны сагсан бөмбөг нэртэй тэмцээнийг зохион байгуулахар төлөвлөжээ.